Сайн бацхан үзэгчдээ асуух хэрэг нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн манай зочноор улсын их хурлын гишүүн Инх Төвшин оролцож байна. Үзэгчдийнхээ өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр та намын даргадаа хандаж загтал бичлээ. За тэгээд мэдээж энэ шин засгийн газрыг байгуулах асуудал, за намын шинжилгээ асуудал гэдэг их олон зүйл энд орсон байсан. Тэгээд ер нь яагаад загтал бичих болов? Танай намын хувьд бол бас их одоо нэгдмэл бодлоготой тэр болгон ил гараад байдгүй дотоод зөрчил тийм онцлогтойч. Тэгээд тааны энэ загтал нэлээд шуугаан тарих шиг боллоо. Ер нь яагаад загталч бол та? Тийм загталч одоо бицсэн. Би ширэн загтал бичдэг юм л дээ. Намын гишүүдэд хандаж бичнэ. Намын даргадаа хандаж бичнэ. Тэг яг гол нь энэ намын 27 дугаар их хурл маань жилийн өмнө болсон. Жил 1 сарын өмнө болсон юм уу да? Намын боловсон хүчний бодлого бол ер нь шинжилгээний асуудлаар их том зорилтуудыг дэвшүүлсэн. За түүн дотроо боловсон хүчний бодлогын талаар бол шин сэтгэлгээ, шин хандлага дэвшүүлсэн юм аа. Тэгээд энэний дараа анхны томилгоонууд хийгдэж байна. Засгийн газарт орох томилгоо хийгдэж байна. Энэ үед нь намынхаа их хурлын шийдвэрийг л сануулъя л гэж бодсон хэрэг л дээ. Сануулъя тий. Ер нь тэгээд яг тухайн үед нь ямиг хэлж байх нь зүйтэй л гэж би боддог. Тэгэхгүй тэгээ өнгөрсөн он би тэгж бодож байсан, гэх байсан гэж ярих бол димий гэж боддог. Та тэгтээ сайдуудыг томилсноос нь хойш бичлээ шүү дээ. Яг хоо сайдрыг томилохоос өмнө бичсэн. Тий яг оруулаад ирэхэд нь нэр дэвшүүлэх үед нь л бичсэн зүйл л дээ. Яг хоо томилгоо бол 2 дахь өдөр явсан шүү дээ. Тий болсон ерөнхийдөө энэний дараагаар намын удирдах зөвлөлөөр авч хэлцлээ. Намын бүлгийн хурлаар авч хэлцсэн. Миний загтлыг авч хэлсэн. Хариу өгсөн. Бүлгийн гишүүд ер нь нэг уу ярьцгаасан тойроод ирсэн намын дарга байсан. Томилогдсон сайдар бас бүгдээрээ суусан. Тэ ярьж байгаад энэ дээрээ одоо хүлээж авах зүйл энэ байна. Бас авч боломгүй зүйлүүд энэ байна. Ер нь гэхдээ намын боловсон хүчнийхээ бодлого дээр томоохон өөрчлөлт гаргая. Цаашдын томилгоон дээр одоо ингээд эд сайдын томилгоо, бусад томилгоонууд хийгдэж шүү дээ. Энэ үнэтэй бол энэ намынхан 27 дугаар их хурлын шийдвэрийг анхаарлынхаа төвд авъя гэдэг дээр бол бүгдээрээ тохирсон. Ер нь сайн ойлголцсон. Гол нь одоо тэгээд тэр л үр дүн л чухал да тийм үү? Бичих бол яах вэ? Бичээд үр дүн байх хэвээр тэр үр дүн бол гарна гэж бодож байгаа. Одоо дэд сайдууд томилоход таны одоо тэр саналууд тусгагдана гэж найдаж болох уу? Дэд сайд бусад албан тушаалууд дээр энэ маань бол тусгадах баха. Ягаад бол манай гишүүч нийлээ хэлсэн л дээ тэр намын боловсон хүчний нөөцийн судалгаа гаргая, бүртгэл гаргая. Шинэ аль яманд одоо энэ ямыг удирдах чадах ямар хүмүүс байна вэ? Энэ улсын их хурлын гишүүд дотроос гадна талдаа тэр салбар дотроо байгаа улсуудаас тэрийг бүх салбараар нь ингээ гаргая тийм ээ. Нэг хүн биш, 2 хүн биш, 3 4 хүн тэрнээс ч олон хүн байж болно. Тэр нөөцтэй авчи тэр хүмүүстэйгээ ажиллая. Тэгээд асуудал гарах үед тэднийгээ дуудаад ярилцлага хийгээд өрсөлдүүлээд ингээ гаргаа тавья гэдэг л ийм л одоо үзэл санаал тэнд байгаа юм л да. Тэгэхээр одоо тийм чиглэлээр явах байхаа гэж бодож байна. Одоо энэ сайдуудын хувьд бол нэлээх олон хүн нэр дуулж байна лээ. Ер нь нээлттэй ярих гэж байгаа юм шиг байна лээ. Тэр гадна талдаа байгаа салбартаа нэр хүндтэй тийм хүмүүсийг ажиллахаар оролцуулаад тэгээ энэ шударга журмаар шалгаруулъя гэж байгаа байна. Монгол Ардын нам засгийн газарт орсныг хүмүүс янз бүрээр л харж байна. За зайлшгүй энэ эдийн засгийн хямралаас гарахад бас хамтрах нь зүйтэй байх гэж нэг хэсэг үзэж байна. Нөгөө хэсэг болохоор ер нь саяхан л одоо энэ ардчилсан нам шиг хэцүү одоо улс орныг үр ширэнд оруулсан, урууданд оройтулсан ийм хүчин байхгүй гэд шүүмжилж байсан. Өөрсдөө нөгөө албан тушаал засгийн газарт орох болохоор өөрсдөө гүгээд орчдөг. Тэгээд энэ бас нөгөө та бүхний өмнө нь ярьжсэн хэлжсэн зүйлүүд тэгэхээр одоо худлаа байсан юм уу гэд эргэлзээ төрүүлж байна л да. Та ер нь өнөөдөр засгийн газарт орсон энэ асуудлыг юу гэж үзэж байна? Яг нь засгийн газарт орох уу болох уу гэдэг дээр нэлээд удаа ярьсан нам дотор. Энд ч бүгдээрээ ч орё гэд ингээд гүгээд орцсон юм биш л дээ. Орох шаардлагагүй гэж бодож байсан улсууд бий. Та тухайд би ч бас тийм бодолтой байсан. Нямдорж гişүүн тэргээд улсууд бий. Тэгвэл энийг ярьж байгаад намын баг хурлаар хэлэлцээд тэгээд ер нь орхон зүйтэй юм байна. Одоо ингээд алийн бүр ингээд гэдийгээ суугаад авах. Ингээд хоёр тал болоод ингээд маргаа суугаад авах. Нүдэн дээр нь улс орны байдал хүнд боллоо. Эдийн засгийн байдал бүр их хүнд боллоо. Энийгээ дагаад ард түмний аж байдал уламд оройтох шинжтэй байна. Тийм учраас ингэж суухын оронд хамтраад ажиллая гэдэг тал дээр намын баг хурлын гишүүдний олонх нь шийдвэр гаргаж байна лээ. Нэгэнт баг хурлын шийдвэр тэгж гарсан учраас ингээд орлоо л доо. Одоо энэ дээр засагт орсон зөв буруу юу гэдээ одоо маргаад байх асуудал одоо нэгэнт тэр бол шаардлагагүй бол тийм ээ. Гол нь энэ засгийн газар яаж ажиллах нь тэрийг харах. Энэ засгийн газарт орсон нөхдүүдийгээ дэмжих, засгийн газрын зөв бодлогыг дэмжиж өгөх.
Тэгээд одоо энэ богино хугацаанд ямар ч байсан ард түмний хүссэн хүлээж ирсэн хэмжээнд нь хүрдэггүй маа гэхэд тодорхой акцуудыг гаргасан байх ёстой гэж үзэж л одоо орлоо л доо. Би санаж байна л да шинжлэх энэ засгийн газрыг ажиллаж байгаа үед одоо танаа намынхаа үнэхээр давхар дээл гэдэг одоо их муухай зүйлээ гэж талбай дээр гараад давхар дээлээ хүртэл тайлаар шийдэжсэн. Тэгээд өнөөдөр шинжлэлийн засгийн өөрсдөө ингээд засгийн газарт орох болохоор хоёр ч хүний бас л нөгөө адилхан давхар дээлтэйгээ яваад орчлаа шүү. Тийм манайх ч 6-гийн 2 шүү. Тийм л дээ. Гэхдээ давхар дээлгүй байж чадсангүй шүү. Яг гоо зүгээр бүлгээс тавьж исэн санал бол болж игэл бүгдээрээ гадна талаасаа байх хэрэгтэй. За том болдгоо маа гэхэд үндсэн чиг үүргийн яамдын сайд нь бол байж болох юм а гэдэг саналыг илэрхийлжсэн л да. Яг гоо тэрэн дээрээ байлаа. Зүгээр ардажсэн намаас томилогдож байгаа сайдрын хувьд бол одоо 3 нь гаднаас байгаа л үү дээ энэ тийм ээ. Бусд нь дандаа дотор талаасаа байна л да. Энэ бол арай л уг нь дэндэж байгаа хэрэг л дээ. Яг үнэхээр энэ хямралын цаг үед одоо ахиц гаргая гэж бодож байгаа бол энд бүгдээрээ ингээд зүтгэе гэж бодож байгаа бол энэ хүнд цаг үед нэг 7 хоногийн 4 өдрийн энэ улсын их хурал дээр байдаг үлдсэн хоногийн яамн дээр байдаг биш ерөөсөө л 7 хоног өдөр шөнөгүй тэр яамн дээр ажиллаж идэг. Ийм л одоо боломжийг нь сайд нартаа олгож өгөх ёстой л доо. Уг нь бол би тий бол тэгж л бодсон юм байгаа. Энэ тэр хүндээ бол гол нь биш. Юу ардчлал нам бол их ойлгомжтой. За фракцуудын зарчмаар явдаг. Монгол Ардын намын хувьд танаа намын хувьд бол харцангуй энэ пракц гэдэг ойлголт нь бас тэмч түгээмэл биш. Одоо пракцлтгүй нам л да. Тэгээд ер нь за ардчлал нам бол ойлгомжтой. Одоо за фракцуудын төлөөллийг одоо оролцуулах үүднээс ингээд засгийн газарт тэгшүү арилгах гэх мэтийн зарчим үйлчилж байгаа. Танад ямар зарчим үйлчлэх вэ? Манад бол тэр пракц гэдэг юм байхгүй учраас тийм зарчим байхгүй. Тэгээ намын дарагдаа ойрхон яг хуу боловсон хүчний бодлого гэж би тэр дахин яриад байна шүү дээ. Намын 27 дугаар их хурлаас тэр баг хурлуудаас гаргацсан тэр нэг тийм журам одоо журамч хүртэл байдаг юм байна. Тэр юу юм бэ гэхээр тэр журмаар бол энэ нөөц боловсон хүчний нөөц гэдэг бол маш их өргөн хүрээнд байх болно, байх ёстой. Ер нь тийм ээ. Тэгээд тэр нөөцтэйгээ ажиллаж явах ёстой. Тэгээд тэр нөөцөөсөө шаардлага гарсан үе жишээлх юм бол одоо ийм томилгоо хийх хэрэгтэй болсон үед бол энэ яамыг тэр аваад явах боломжтой улсууд гэснийгээ тэр одоо авчираад уряад ярилцлагад оруулаад энэ яамыг чи яаж авах гэж байгаа гэдэг хөтөлбөрийн сонсоод бодлын сонсоод тэгээд өрсөлдүүлээд ингээд гаргана гэсэн ийм л ерөнхий зарчим байдаг. Нээлттэй байна, шудраг байна, чөлөөт өрсөлдөөнийг хангаж өгнө гэсэн ийм л зарчим л байдаг юм л да. Даанч энэ зарчмаараа явсангүй. Одоо явах ах гэж би харж байна. Одоо энэ дэд сайдраас эхлээд энэ явах яг саях дээр бол хугацаа их бага байлаа. Тэрийг ч одоо намын дарга өдрөцсөн үеийн гишүүд хэлж байгаа. Хугацаа тун их дулгуй байсан учраас сая бол ийм сонголтыг хийлээ гэж байгаа. Монгол Ардын нам таныг одоо за дарга байх үед хамгийн хэцүү нь одоо удаа дараалсан сонгуулиудад одоо ялагдал хүлээсэн. За ирэх барьж байсан хүчний хувьд бас их хүнд цохилтуудыг удаа дараалал амсан л да. За энэ дээр та бүхний одоо ярьсан зүйл нь энэ намаа шинжлэх ёстой юм байна. Одоо шинжлэгээд одоо та 27 дугаар их хурлд том ихтгэл хүртэл тавилаа. За нэлээд хугацаа өнгөрчээ. Тэгээд нам ер нь шинжлэгдэж чадж гэнэ үү? Таны нөгөө тэнд ихтгэл дурдаад байсан зүйлүүд амьдрал дээр нам дээр чинь бодит байдал болж чадчихна уу? Тэ одоо энэ бас хугацаа цаашдаа хугацаа харуулна. Яг хуу алхмууд бол хийгдэж байна. Тийм ээ. Алхмууд бол хийгдэж байна. Шинжилгээний зорилтууд юу юм бэ гэдэг ингээд гэх юм бол их олон юмыг ярьж болно. Гэхдээ дандаа л шинжилгээл ингээд байхгүй яг юу шинжлэх гээд байгаа юм гэдгийг л бид нэ ойлголцохыг оролцсон л да. Одоо бол нэр шинжлэх юм бол байхгүй. Одоо ардын нам гэдэг нэрээ уугуул нэрээс эргээцсэн. За одоо жишээлх юм бол туг далбаагаа шинжлэх юм бол байхгүй. Үзэл баримтлаа шинжлэх юм байхгүй. Ардчилсан социалист үзсэн уу, социал демократ үзсэн байгаа энийг аваад л ингээд явна. Одоо гол нь ямар шинжил байх хэвээр юм гэхээр сэтгэлгээний шинжил байх хэвээр, арга барилын шинжил байх хэвээр, үйл ажиллагааны шинжил байх хэвээр. Энийг л энэ бол өдөр тутам л явагдаж байх хэвээр юм байна. Түүнээс за одоо ийм шинжил явагдлаа шүү гэж зарлаа л тэгэл явуулдаг юм бол байхгүй л. Энэ шинжил миний хэлдэг шинжил бол энэ бол өдөр тутам явагдаж байх хэвээр, тасралтгүй үргэлжилж байх хэвээр энэ процесс л гэж би тэгж л ойлгоод л тэр илтгэлийн үзэлснаач гэсэн тийм л байгаа л да. Та ер нь түрүүн хэллээ. Би ер нь байнга л одоо үе үеийг их загтал бичдэг хүн л дээ. Та өмнө нь бас намынхаа гишүүд дэмжигчдэд хандаад бичижсэнийг санаж байна. За сая намынхаа даргад гээд яагаад ингээд хэлж болдгоо юм уу? Яагаад заавал бичээд хэдий? Хэлтгэл юм ярьдаг юм ер нь би ч ганцаараа ярьдаг ч юм биш, шилдэг ч юм биш. Бүгдээрээ л ярьдаг. Гэхдээ энэ нэг анхаарал татсан асуудлуудын загтал байна уу? Ямар нэгэн хэлбэрээр энийг ингэж
тавих нь бол илүү үр дүнтэй л байх шиг байдаг юм л да. Тэрэндээ намын удирдах зөвлөл бүлгийн гишүүдэр намын олон түмнийхээ санаа бодлыг тэр анхаарлыг төвлөрүүлээд ингээд ярилцахад бол илүү хэрэгтэй байх шиг санагддаг юм л да. Тэр намын гишүүд бичсэн загталч гэсэн тийм л болж байсан. Тэрийгэ тойроод намын гишүүд бас нэлээд их тийм юу өрнүүлдэг штэ. Ярилцлага хилцүүлэг өрнүүлдэг шүү дээ. Тэр нь ч гэсэн өөрөө хэрэгтэй л байдаг. Яг энэ удаагийн уг нь бол нийтэд 50 гэж бодоогүй юм. Гэхдээ бол нийтэд гарчлаа. Тийм. Гэхдээ энэ бол бас намын гишүүдэд хүрэх хэл ёстой ийм л асуудлууд тэнд л байгаа л да. Ер нь зөвхөн манай намын ч асуудал бас тэнд бол хөндөөгүй л гэж бодож байгаа юм. Энэ бол бусад намд ч бас л байж л байгаа л тийм зүйлүүд гэдгийг бол ардчилсан намын улсын их хурлдах бүлгийн гишүүд надад бас хэлж л байл. Энэ бол манай намд ч байгаа асуудлууд гэж. Улс төрчдийн ийм огцом үйлдэлүүдийг шийдрүүдийг одоо олон нийт харахтаа за намынх нь одоо ойртных нь харахтаа их өөр өөр өнцгөөс янз бүрийн дүгнэлт хийдэг л да. Таныг тухайлбал одоо хүүгээ дид сайд болох гээд тэгээд болохгүй болохоор ингээд намынхаа дараад шантаажлсан загтал бичсэн гэсэн яриа бас улс төрийн хүрээнийхний дунд гарсан. Үнэхээр тийм зүйл болсон уу? Тэд дид сайд байх юм уу юм уу гэдэг асуудал яригдахаас өмнө би биччихсэн юм чинь энэ загтлыг. Ер нь бол нэгдүгээр, хоёрдугаарт бол би тийм жижигхэн зүйлээр тэгээд одоо энэ хэвлэл гараад байгаа шиг шантаажлт гэж юм хийдэг хүн биш л дээ. Өнөөдөр миний хүүгийн загтал өдрийн сондөр гарсан л байлээ. Хэлсэн л байл. Би бол дид сайд гэдэг тэр өндөр босхыг давах яагаач вэ? Тийм шаардлага бол хангахгүй. Би үеийнхэнтэй ч хэлдэг юм аа. Эхлээд өөрсдийгөө хөгжүүлье. Бүгдээрээ алган тушаал гэж бити яарцгаа. Тэгээд аянда өөрсдийгөө бэлдээд цаг нь ирэхээрээ болно гэж хэлдэг юм аа гэдэг өнөөдөр хэлсэн байл л дээ. Яг энэ бол миний тэр загтал бичлэгээл нэг скулсуу жоохон дургуутсаад байгаа юм байлаа. Нэг скулсуу тэгэл тэдний зүгээс л зориуд гаргасан, тараасан тэр манай намын хэвлэлийн аппарат дотроос ч гарцсан мөлий шулуухан хэлт бол. Өдий олон жил 20 хэдэн жил улс төрд явлаа. Ер нь зарчим гэж юу байдаг юм гэдгийг бол эрх хүч төрийг нэг гадралхтайг болсон юм л дээ. Сая танаа намаас томилогдсон сайтуудыг харж байхад ер нь одоо ардчилсан намтай ч гэсэн мэдээж одоо хамтар засаг байгуулах гэж байгаа юм чи ярьсан л байх. Тэгээд өөр хангаад нөгөө их гомдолтой хоцорсон хоёр биш дээ. Одоо ихэнх сонгогчдын их саналыг авсан мөртлөө их хурал сууж байгааг. Тэр хоёр хоёулаа сайд болохоор ороод ирсэн байсан. Энэ дэр тохироо явагдсан уу? За тохирооч гэж юу юм да. Уг нь энэ хоёр маань улсын хурлд сууж их хэвээр хоёр л да. Яахаар гооход чин зөрөг гэхэд 6500 саналаар илүү төмөрхөө бас мөн олон мянган саналаар илүү ийм л хоёр хүмүүс сонгогдсон л да. Тэгээд яг тухайн үедээ шүүх мөхийн асуудал болсоргоол тэгээд улсын их хурлдаа сууж чадаагүй. Тэр үедээ бол бас тохиролцоо хийгдэж байсан юм байна. Одоо тэрийг ил болцсон шүү дээ. Би ярьцсан. Ардчилсан намын даргаалтан хоёрыг нартай ярьж байгаа. За одоо ингээд танахаас бол хэнийг өргүүлээ? Чин зөргийг тангарагыг өргүүлээ. Батхууг өргүүлээ. Гэл одоо яг л гар барайл ингээл салсан л да. Би ч өөрийнхөө намын бүлгийн гишүүд хэлж байсан. Нэг нэгээр нь авъя гэх. Тийм нэг нэгээр нь өргүүлээ гэж. За. Тэгэл тэх юм бах гэдгийг би бүлэгтэй хэлсэн. Маргааш нь болсон. Тэр их хурлын дарагтай уулзсан. Их хурлын дарагтай уулзахаар сонгуулийн ерөнхий орооноос хин хоёр гэсэн нэр ирдсэн байгаа. Батхуу зориг хоёр гэсэн нэр ирдсэн байгаа. Тэр сонгуулийн ерөнхий ороотой уулзсан. Сонгуулийн ерөнхий ороод орохоор тэр шүүх рүү яв гэсэн. Шүүхээс одоо юм шийдвэр гарцсан гэсэн. Ингээл ингэж явуулсаар гал тэгэл өдий хөрсөн юм л да. Энэ хоёрын хувьд бол үнэхээр одоо аргагүй бас. Энэ хоёрын хувьд ч аргагүй. Энэ хоёрыг сонгосон үр хангаа сонгогчдын хувьд бас аргагүй. Энэ бас арай л дэнджилсэн л асуудал да. Таныг бас их шүүмжилсэн шүү дээ тэр үед. Одоо намын дарга нэг хүчгүй одлон мянган саналаар ялцсан байхад одоо ингэ сууж байгаа л нөгөө ялагдсан хүмүүсийг оруулчих юм. Тэр үед ч би ч үнэхээр их шүүмжлүүлсэн л дээ. Аргачгүй бас одоо тангараг өргүүлж чадсангүй гэж шүүмжлэх нь ч аргагүй. Тэр үе гэдэг чинь бол ардчилсан нам гэдэг чинь жигтэйхэн болцсон үе байл шүү дээ. Байнгын одоо ирэх барих мөнгөн усыг олоод ууцсан улс учраас одоо бүржигтэй хүчтэй бяртай дарамжлын дээрэлтэнд бүгдийг гартаа авсан шүүх прокурор цагдаа тэгэл одоо тэр үндсэн хуулийн цэц сонгуулийн ерөнхий ороо ерөнхийлөгч улсын их хурл дэх олон засгийн газар бүгдийг нэг гартаа зангидсан тэргээрээ айлгаад л техник үтгэл бусад одоо тэр аймагуудаар сонгогдсон улсууд эгч бас ямар нэгэн байдлаар татаад Монгол Ардын намын бүлгийг ч байгуулж өгдөг. Гишүүдийг ч байнгын хороонд оруулж өгдөг. Ерөөсөө тэгэл намын байрыг ч одоо булааж аваад л ийм нэг жигтэйхэн үе байсан л да. Тэ. Тэр үед үнэхээр одоо яаж чадахгүй байсан. Яг тэр үетэйгээ харьцуулах юм бол одоо тэгээд юм хөөрл болж байна л да. Хорвоо бүрэнхий гэж нэг буланг би
сонд байхдаа гаргадаг байсан юм. Одоо тэгээд нөгөө хүмүүс маань одоо танах засагт орооч гэдэг ингээд одоо тэгсэн яг бид үнэхээр одоо дутуу боджээ, байдал хүндэрлээ, эдийн засаг ялангуяа бүр хүндрэх нэ. Тийм учраас одоо хамтраад хэдүүлээ зүтгэе, хариуцлага хүлээе гэл ингээл тавьж л байл. Яг юм гэдэг чинь тэгээд цагаараа л байх юм л да. Тэр үед бол үнэхээр хүнд нэг жилийг бол би үзсэлдээ. Би заримдаа өөрийгөө боддог байсан. 7 өндөгтэй шаазганы үлгэр байдаг шүү дээ. Тэгэл нэг үнийг ирээл айлгаал тэгэл нэгээр нь одоо суулж идэл айлгасараа алтан улаас чинь хуг мөргөн гэж айлгаал явдаг шиг. Тэр юм шиг л юм зарим үед одоо би нам маань тийм байдалч байна уу да гэж бас бодж л байсан юм л да. Яг тийм л байсан. Тэгээ өргүүлж чадаагүй харамсалтай энэ хоёроо яг хуу манай гишүүд ч гэсэн надад шүмжилтэй ханддаг л байсан. Намын даргын хувьд бол тэгэл яаж хийж гад л өргүүлэх ёстой байсан. Тэгэл хамгийн одоо сүүлдээ мухардад хийсэн алхмын санаж гоё юу? Буудантай суулт хийсэн шүү дээ. Яг хоёулангийн яг өргүүлэх гэж гэдгийг сонсоол бид нар ялсан төрийн ордны чуулганы танхимыг хідэн хаалгын бүгдийг буудангаа өрөөнөөс гаргаж ирэл хаагаас сууцгаас л да. Хүнд л байсан. Бидэрт бол яг ингээд тэр буудан дээр ингээд сууж ийн гэдэг чинь бид нарыг ирээд л улсууд баалж л байсан. Энэ хараа одоо нэг айхтар 20 жил дарга явсан улсууд чинь цаг нь иржээ хөрхи буудан тавиад ингээд лооцсон бараа суудсан байна. Энэ улсуудыг хардаа гэдэл гүн даламала баалж л байсан. Хэцүү л байсан. Гэхдээ яг их одоо тэр чинь тэгэл улс төрийн тэмцэл сүүлд арга мухардж л байгаа хэргэлд. Тий олонход эндүү одоо хүч олон хулд төрж л байна. Тэрний эсрэг 25 коноп гэдэг чинь 26 коноп гэдэг чинь л үйлчлэл л байдаг л да. Гэхдээ одоо нэг жил 6 сарын хооронд ер нь ардын нам дэмий байсан юм дөө гэх нэг хэсэгч байна л да. Үнэхээр энэ богинохон хугацаанд бас жоохон төвчж болоогүй юм. Одоо яг хөө тэгээд олонхын шийдвэр гарчлаа. Одоо тэгээд засгийн газрын үйл ажиллагааг л харъя. Одоо цаг хугацаа гэж нэг айхтар том багш байна. Айхтар том шалгуур байна. Энэ нөхдүүд маань сайн ажиллах байх гэж бодож байна. Сая тэр миний захидлыг хэлцэх үедээ Монгол Ардын намаас тэр томилогдож байгаа 6 сайд бүгдээрээ хэлсэн. За бид нар бол та бүхний энэ итгэлийг дааж ажиллахын төлөө зүтгэнэ. Та бүхэн бидэнд итгэж болно. Одоо бид бол өдөр шөнөгүй ажилланаа. Одоо энэ бол том хариуцлага гэж ойлгож байгаа гэж хэлээ. Нөгөө ардчилсан намаас томилогдож байгаа сайд нар банч бас тэгж ойлгож байгаа болов гэж бодож байна. Байдлаа бол ойлгож байгаа. Амаргүй шүү. Одоо бол ер нь тун амарг байна. Одоо энэ жил сая өнөөдөр ихэд төсвийн тодголоо ахаад хийж байна. Эх 7 хоногт 15 оны төсвийн тодголыг ахаад хийх гэж байна. 15 онд эдийн засаг маань бол ер нь амаргүй байх шинжтэй байна. Энийгээ дагаад энэ ард түмний ажимдэрлийг дээшлүүлэх зорилт ч гэсэн ер нь одоо их л хүнд нөхцөлд хэрэгжихдээ гэдэг нь бол харагдаж байгаа. Та бол олон жил одоо парламентд сууж байгаа. Ингээл жил болгоны нэг төгсгөл дээр ирээл за одоо нөгөө баталсан төсвөө тодтох нь гэл. Энэ бол үндсэндээ нөгөө төсвөл одоо зөв төлөвлөж чадаагүйгэл одоо их тодтгол гэдэг нэг тэрнтэй холбоотой. Тэрнтэй холбоотой. Яагаад өнөөдөр ядаж энэ төсвөө нэг зөв тодтохоор явчих чаддгүй юм. Тэгээд одоо 14 оныхоо төсвийг тодтогч тэрийгэ төлөвлөж чадаагүй 15 оныхыг баталчаад дахиад одоо дараа нь одоо тодтгол гэдэг ингээд бүр байх хэвээр юм шигээр өнөөдөр ингэж жилийн төсвийг орж ирэх үед бид нар хэлтгэл байсан л да. Энэ бол тун бодтой биш байна. Энэ төсөв тооцоонууд, энэ тавьдсан тоонууд энэ төр бол тун бодтой биш байна. Энийг оновчтой бодтой болгооч гэдгийг хэлтгэл байсан л да. Тухайлах юм бол валютын ханшийг одоо өмнөх жилүүд авахтаа 1384 чөлөө төгрөгөөр ингээл авчижил байсан шүү дээ. Бид хилээд байхад тийм болно. 1384 болно. Та нар бити муу хамлаад удахгүй ингээд буунал гэдээсэн. Тэгээд өнөөдөр харахад юм 1384 байх өнөөдөр 1880 хүрчээд ингээд явж л байна л да. Одоо өнөөдөр орж иж байгааг бас манай гишүүд шүүмжилж л байлаа. Энэ бас л ахаал бодтой биш байна. Ахаал бодтой биш байна. Тийм учраас одоо энэ хамтарсан үе дээр ямар ч байсан эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг одоо яг ингээд гаргаа тавьчаа. Тий одоо энийг бүр нэг зөв энийг нэг харъя. Тэгээд зөв төлөвлөлт хий. Төлөлтөө зөв хий. Ингээд энийг яг байгаа энэ хөрсөө энэ ямар одоо бидэнд одоо ийм боломж байгаа юм тийм ээ. Энийг нэг зөв харцгаая. Энийг нэг зөв ойлголцъё л гэж байна л да. Сая дээр ажлын хэсэг байгуулагдсан шүү дээ. Улсын их хурл дээр зөвшөөрлөгтэй. Тэр үед анхудаа сонин тоо гарч ирж шүү дээ. Өрийн босгож жишээлх юм бол дотоодын бүтээгдэхүүний 40%-аас тавж болохгүй гэсэн одоо энэ шинэ 14 оноос эхлээд тийм заалт, хуулийн заалт байгаа. Төсвийн тогтвортой байдлын хуулийн заалт. Гэтэл одоо аль хэдийн 49% болцсон байл. 49.7% болцсон. Одоо энийг яах? 40% дээр байгаа л гэж яриад байдаг байсан. Тэгсэн чинь сая бол 49.7 болцсон. Одоо энийг зарлах хэрэгтэй. Хуулиа зөрчсөн биш. Хуулиа зөрчсөн. Ийм шил гараад л ирлээ. Тэгэхээр энэ бол дандаа л худлаал явж ирсэн байна л. Одоо энэ хамтарсан үедээ харин одоо энийг засах хэрэгтэй. Одоо эндээс эхлэх болов уу гэж бодож байна. Ер нь одоо
хамтрах, ямыг сайжруулна гэдэг чинь ядахтаа нэг хуурлаггүйгээр бие бинийгээ хуурлаггүйгээр ямаа яг бодтойгоор нь гаргаа тавихаас л эхлэх хэрэгтэй байна. Хоёр нам за энэ хоёр том нам засаг хамтрахаас өмнө бас ажлын хэсэг гараад хит хитэн зарчмын чухал зүйлүүдэд бас тохиролцлоо. Тэгээд таны хувьд яг энэ хийгдсэн зүйлүүдээс одоо хамгийн чухал нь ер нь юу вэ? Хэрвээ одоо ингэж хийж чадах юм бол 4-5 том юм байгаа. Сая тохиролцсон юм бол. За нэгдүгüүрт нь их олон жил ярьсан үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг энийг төрөвчлээд 15 ондоо багтаагаад хийчихье гэж байгаа. 15 ондоо багтана. Хэрвээ 15 онд багтааж чадахгүй бол 16 он гэдэг чинь угаасаа худлаа. Ягаад гэвэл сонгуул болохоос 6 сарын өмнө үндсэн хуулинд ямар нэг байдлаар гар хүрч болохгүй гэсэн хуулийн хатуу заалт байгаад байгаа. За энэ нэгдүгüүрт байгаа юм. За хоёрдугаарт нь энэ хямралыг хэрхэн даван туулах вэ гэдэг дээр одоо ажлын хэсэг гаргаад энэ төлөвлөгөөгөө гаргахыг тохирсон. За энэ бол их чухал. Яг хямралыг эдийн засгийн хүндрлийн хямралыг яаж даван туулах вэ? Юу хийх вэ? Энэ богино хугацаанд энийг хоёр талаасаа том ажлын хэсэг гаргаад хийе гэж байна. За энэ их чухал гэж бодож байгаа. За гуравдугаарт нь энэ одоо сонгуулийнхаа хуулийг боловсронгуй болгоё. Ялангуяа тэр нэг намын нэрээр сонгогддог хүмүүсийн тоог аль болохоор багасгахыг гэж тохирсон. Одоо чинь 48 нь бол тойрогоос 28 намын нэрээр сонгож байгаа шүү, тийм ээ. Энэ бол ард түмэнд үнэхээр таалагдахгүй байгаа. Хоёр янзын статустай байгаа. Нэг нь болохоор тойрогтой, нөгөөх нь болохоор тойроггүй. Нэг нь нам руугаа гүйдэг, нөгөөх нь тойрог руугаа гүйдэг. Ард түмж гэсэн одоо энэ чинь янз янзаар нэрлэдэг. Тийм учраас аль болохоор энийг уг нэг статустай болох хэрэгтэй байгаа юм л да. За энэ чаддгүй юм бол энийхээ тоог багасгая гэж. Энэ их чухал юм байна. Өөрөөр хэлбэл тойрогоос сонгодог гишүүдийн тоог нэмнэ гэсэн үг. За дөрөвдүгээрт нь тэр нэг ард түмэн итгэж өгөхгүй байгаа хар машин гэж нэрээд байна ш. Тоолоод байгаа тийм ээ, хар машин. За энийг бол уг нь халах хэрэгтэй. Гэхдээ энэ удаа бол нэгэнд автсан энэ шинжилгээг цааш нь үргэлжлүүлээ. Гэхдээ хар машинаар тоолцоход хэрвээ өрсөлдөгч маань одоо тэнд нэр дэвшигчд маань энэ одоо эргэл зайтай байна, бодлоонтай байна, би энд итгэхгүй гэх юм бол гараар тоолъё гэж байна. Тэгэхээр баг үндсэндээ бүх тойрог дээр гараар тоолох боломжтой болж ирэх гэсэн үг. Тэр машины тоолгыг гараар шалгана л гэсэн үг л дээ. Тий. Иймэрхүү зүйлүүд бол тохирч чадсан. За бас нэг 5 дахь том зүйл бол орон нутгийн төвшөнд хамтран ажиллах. Ялангуяа 12 оны орон нутгийн сонгуулийн дүнг ер нь баталгаажуулах хэрэгтэй гэж бид тавьсан. Ард түмэн аль намд нь 12 оны сонгуулиар аль аймагт, аль дүүрэгт ард түмэн аль намд нөхсөн. Тэрийг л баталгаажуулах хэрэгтэй. Жишээлх юм бол Монгол Ардын нам Сонгой хайрхан дүүрэг Бага нуур дүүрэгт ялсан. Тэгтээ нөгөөдөл манд булаагаад авчихсан. Одоо хүртэл тийм шүү дээ. Булаагаад авчихсан. Дунд говьд орнод говь сүмбэр аймагуудаар манайх ялсан. Бас булаагаад авчихсан. Янз янзын байдлаараа бодлоон туулж байгаа. Одоо энийгээ тэр ард түмний сонголтын дагуу зөв болох ёстой гэдгийг бол тохирсон байна. Энэ их чухал. Та өмнө нь бол тойргуудаас сонгогдчихсан, тойргоос сонгогдчихсан. Тэгээд энэ удаа нөгөө намын жагсаалтаар их хуралд сууж байгаа. Тэгээд ер нь тойрогтой гишүүн за жагсаалтаар орж ирсэн ялгаа юу вэ? За ялгаатай юм билээ. Ялгаатай юм билээ. Ер нь тойрогтой гишүүн гэдэг чинь бас ер нь ард түмтэйгээ илүү их холбоотой байх юм аа. Өссөн өсөөгөө тойрог руугаа л шогшдог юм л да. Одоо шогшох гээд газар. Одоо яг хуу явж л хөдөө орон нутгаар явж л байна. Энэ жил ихэд би 4 аймгаар явсан. Гэхдээ бас энэ тэр тойрогтой гишүүн гэдэг бол тэр хэрэгтэй юм аа. Илүү зүйтэй юм аа. Ер нь нэг хоёр статустай гишүүн гэдэг чинь ер нь ийм юм. Их амар юм шүү. Одоо сонгогчдод янз бүрийн юмнийхээ чаардаад байхгүй. Энэ ер нь шалд юм ийм бай. Энэ ер нь тэгээд л яг тэ ер нь одоо нэг тийм тойроггүй болоод ингэж хараа ер нь сонгогчдоосоо л ер нь нэлийн холдчихл байна гэсэн үг л дээ. Тэгэхээр сонгогчоосоо холдож байгаа гишүүн гэдэг чинь тэгээд л ойлгомжтой л доо тийм ээ. Тийм учраас ер нь болж өгвөл их хурлын гишүүд нэг л статустай л байх хэрэгтэй юм байна. Ер нь цаашдаа энэ удаадаа чадахгүй юм шиг байна. Ер нь цаашдаа тийшээ л явах хэрэгтэй. Та ер нь өмнө нь бас намдаа жигүүр байгуулад за тэгээд тухайн үед та бас л намын нөлөө бүхий ажил хийж байгаа. Дараа нь нөгөө намдаа жигүүр байгуулаад за намынхаа даргаыг шүмжлээл ингээд явж ирсэн. За энэ удаа дахиад тэр үйл явц давтагдлаа. Ер нь та яагаад ингээд идэгээ? Гэхдээ яг ер нь одоо хилжил байх хэрэгтэй л гэж боддгийн. Тэр албан тушаалд байгаа учраас дуурчлахгүй намын нэг л тортой олон түмэн буруу ойлгочно гэдэг ингээд яваад байх юм бол тэр алдаа дутагдтал чи улам уужграад ингээл яваад байна. Засахад улам л хүнд болоод л байна.
тэрийг ер нь эртхэн хэлсэн дээр л гэж би боддог. Би жигүүр байгуулахдаа ч яг л ийм санаагаар л жигүүр байгуулж ирсэн тэнд тавьсан гол асуудал бол боловсон хүчний бодлого бас гажуудчлаа. Бас зарчимгүй яваад эхэллээ л гэж тавьсан асуудал тэр шүү дээ. Ер нь тавьсан хүмүүстэйгээ эргээд хариуцлага тооцохгүй байна. Тэгэл одоо толгойг нийлээд байна. Тэгтэл тэр тавигдсан улсууд маань намын нөр хүндийг унгаагаад байна. Өмч хөрөгтэй холбогдож байна. Тэрэндээ шалгадаг, хяндаг тийм одоо бүтэц салга гэж хаад ёс зүйн хороо хүртэл намын дэргэд бол тэр жигүүрийнхний шаардлагаар байгуулж л байсан юм байна л да. Энэ бол яг тухайн үед нь ер нь ямыг хэлж байхгүй бол тэгээд өнгөрсөн хойно их олон цэцэн усуд гараад ирдэг юм л да. Би тэгж бодож ирсэн, тех байсан, тэгсэнгүү тэрнээс болж байгаа нь тэр бол тэнэг гэдэг. Тэрнээс өмнө харин урд нь хэлж анхааруулж байх нь бол уг нь бол тех тусмаа намын дарга байсан хүний үүрэг гэж боддог юм л да. Тэгвэл танай намын дарга байсан намын одоо даргын хуваар их өндөр албан тушаалуудыг хашсан хүмүүс за тухайлбал Монгол улсын ерөнхийлөгч Энх баяр өнөөдөр бас одоо ингээ гэмт хэрэгт холбогдоод их хэцүү үеийг тууллаа. Тэгээд та тэр үед бол одоо Энх баяртаа бас их ойр дотн явж ирсэн нарийн бичгийн дарга нь за тэгээд намыг одоо хамт авч явж ирсэн хүний хувьд тэр үед нь та бас ингээ хэлж сануулж болоогүй юм уу? Энх баярт уу? Тий. Би хэлж ирсэн шүү дээ. Юу гэж? 96-аас 2000 оноо бит хоёр нам дээр байсан. Энх баяр дарга эхлээд ерөнхий нарийн бичгийн дарга дараа намын дарга болсон. Би нарийн бичгийн даргаар 4 жил ажилласан. Дараа нь 2000-аас 2004 оны үед засгийн газрын хэрэглэх газрын дарга Энх баяр дарга маань ерөнхий сайд байсан. Тэр үед ч гэсэн би хэлдэг байсан. Бүр одоо нэг зүйлийг санаж байна. Бүр ингээд нэг ийм нэг ярианаас болоод засгийн газрын хуралдааны өглөө 10 цагт эхлэх байсныг нь бүр хойшлуулад нөгөө наадлын хуралдааны нэг гişүүд нэг цай уудаг өрөө байдаг юм л тэндээ орж гаад өдрийн 3 цаг хүртэл ярьж исэн явдал байгаа. Техник үтгийвэл би Энх баяр даргаагаа 2003 онд илүү цагдаад өгчихсөн шүү дээ. Ямар асуудлаар? Яг тэр үед Энх баяр даргааг нэг тэр нэг худалдаа хөгжлийн банкны одоо хувьчилж авах гэж байна. Тэрийг хувааж авах гэж байна гэсэн юм сони хэвлэлээр яваад байсан байхгүй юу? Өдрийн сонин одоо бус сонинудаар. Тэгэхээр нь би энэ одоо нэлийн тийм одоо явах шинжтэй байна иймэрхүү яриа. Энийг ер нь одоо таслая. Цагдаад өгөө шалгуулчихъя. Тэгээд үнэхээр одоо буруу байна гэх юм бол энэ одоо сони хэвлэлээр явж байгаа зүйл худлаа юм байна. Энэ бол бүтгэл юм байна. Гэт ингээд тэрийг олон нийтэд мэдэгдээд ингэ явах юм бол тэр хүн Энх баяр даргач хэрэгтэй, засгийн газрын ажилч хэрэгтэй, намын нэр хүнд хэрэгтэй гэдээ би сандаг очоор генералд одоо энэ асуудлыг шалгаж өгнө үгээд би бичиг бичижсэн. Тэрний дагуу Энх баяр даргад баг эрүү үсгэхээр ч болж илүү яалаа. Тэг бас нэг жоохон буруу ойлголцоод тэгээд бас зохицуулж байсан л да. Тэр үед Нямдорж сайд, хууль зүйн сайд байсан, Бямбад орж их хурлын дэд дарга байсан. Бас бүгдээрээ ярьж байгаа нэг иймэрхүү одоо бас нэг дураараа юм бичлээ. Хуульчтайгаа зөвлөдсөнгөө бас наадах чинь дэмий асуудал болох нь гэж угаад. Тэгээ яг ярьж байгаа л тэгэл бас зохицуулж байсан. Ер нь тэгээ нэг иймэрхүү юм гараад ирэхэд бол тухайн үед нь тэгэл шалгуулаад мухарлал явах нь бол зүйтэй л гэж боддог юм. Одоо тэр үед тэр Улаанбаатар хэвлэл одоогийн холбогдоод байгаа өргөө кинотод өргөөгийн хувьчлал гэдэг энэ асуудлуудыг та ерөөсөө мэдчихэж байгаагүй. Тэр чинь сүүлд гарч ирсэн. Тийм сүүлд л гарч ирсэн асуудал та. Ер нь за сүүлийн үед энэ улс төр дүрмж байгаа үйл явдлуудыг харахад өнөөдөр за Энх баяр дарга, Нямдорж дарга гэл таны үед л одоо та нар ингээд хамтдаа энэ төрийг удирдах явсан хүмүүс гарч ил одоо нэг зурагтаар баахан одоо хоорондоо нэг хэрүүлээгээд байгаа юм уу? Эсвэл одоо нэг одоо өмнөх зөв бус зүйлүүдийг зөвхөж тавиад ингээд яваад за дараагийн үн гарч ял нөгөөдхөө яриад нэг ийм үйл явдал өрнөд нь шүү дээ. Энэ ер нь та энийг юу гэж харж байна? Би тэр Энх баяр даргын ярилцлагыг анх хамгийн түрүүнд үзсэн. Тэр нэг юугаар 102 хэмээр тийм ээ. 102 хэмээр үзсэн. Дараа нь бусад улсуудынхыг үзсэн. Тий үзээд надад ямар сэтгэл төрсөн гэхээр ер нь бол яг хуу тийм дотор болсон юмнуудыг ярьж байна. Үнэ ярьж байна уу? Болсон юмнуудыг л ярьж байна. Би тэр Энх баяр даргын яриад байгаа юмнуудын баг ихэнхийн дэрэгдэнд байсны хувьд бол мэдэх юм байна лээ. Нэг тиймэрхүү юмнууд болоо л байсан тэр үед. Гэхдээ бас нэлийн задгай яриа боллоо л гэж бодож ирсэн л да. Нэлийн задгай яриа боллоо. Тэгээ энээс улбаалаад их олон хүн ингээл ярилцлагад орох байх. Ингээл би ч тэгээгүй, тэр ч тийм тэр үед ч одоо тийм болж ирсэн. Тэгж ярих юм бол ийм болж ирсэн гэл ингээл ярих байх.
энээсээ бол одоо бас зарим нь нэлийн моцтооч ярьж магадгүй. Энэ нь олон түмэнд бас эвгүй сэтгэл төрүүлж магадгүй. Одоо энэ нэг дээр энэ хэдийн юмнуудыг бид тэр ингээл хэдэн жил одоо тахирсан дарга сайд болгоол явуулсан. Тэгээ эдний маань байж байгаа байдал одоо ийм л байсан юм байна да гэдэг ийм сэтгэл төрүүлчих вэ гэж одоо бодож байсан. Тэрийгээч бол би бас инквайр дараад хэлүүлсэн. Тэгээ нэг иймэрхүү юм боллоо тэгээд за тэгээ бусад дараагийн хүмүүс одоо хин орох юм. Энэ бол тэгээд яг хөтэй тэгээд зарим нь бол тэгээд үлдмээр юмнууд байна лээ. Тухайн үедээ тэгээд л одоо болсон. Одоо бол тэр чэйжэндээ тархиндаа үлдээд явмаар юмнууд бол байж л байна лээ. Тэгэхдээ тэр бол яг харахгүй таны хэлснээр тэр олон түмэнд их эвгүй сэтгэл төрүүлэхээр гэж тэрийг үзсэн хүмүүс бол за энэ төр удирдна гэдэг чинь өстой за ийм хүмүүс л одоо үнэхээр ингэж удирдсан бол өнөөдөр улс орн нэг ийм болсон юм байна да. Үнэхээр энэ одоо эдрий чих мундаг хүмүүс гэж бодсон ч өгөө ийм юм л яриад явж байгаа хүмүүс ингээл тийм сэтгүүтэй бол үлдчихэж байгаа юм л да. Яг гоо тэр нээлттэй ил тод байна гэдэг нь нэг талаасаа бол бас зөв л бах тийм ээ. Ийм явдал болоод өнгөрсөн юм а гэдгийг ингээд гаргаад тавьж гин гэдэг нь бас зөв л бах. Хизээ нэгэн тагтлага тэр гарна л да. Ямар нэг хэлбэрээр дурсамж болох уу, кино болох уу тэгэл гарах л бах. Зүгээр энийг яг энэ цаг үед ингээд бүгдээрээ тэнд нэр дүрдэгцэн улсууч гэдэг юм уу ингээд нэг тийм марах байдалтай тийм ээ. Тэгээд тэр ярьж байгаа юмуд нь хоорондоо их зөрөөтэй ингээд олон түмэнд хүрэх юм бол бас над бас тийм олон түмэнд буруу ойлголт төрчих үед гэсэн эргэл зай бол байсан гэдгийг хэлсэн л дээ би. Одоо орох улсууч тэрийг бол бас бодож орох бах. Дараагийн орох улсууч гэсэн. Дараа нь ерөнхий сайд Баяр бас ярилцлаганд орохдоо ер нь одоо энэ миний үеийнхэн 50-аад оныхоо одоо ер нь улс төрөөс одоо дараагийн залуу үедээ одоо байр сууриа тавьж өгөх ёстой. Би бол одоо улс төрөөс төрс баяртай гэж хэлж байгаа гэсэн зүйлийг ярьсан. Энийг таны үеийнхэн одоо юу гэж хүлээж авч байна? Гэхдээ яг хөө тэр тэгэл явах үедээ бол тэгэл яваад өгнө л дөө. Дараагийн үе нь бол тэгэл үнэхээр цаг нь ирсэн бүх юм бэлтгэл нь хангацчихсан бол ингээл өссөн өсөөгөө түрээл гараад ирнэ. Тэр 50-аад оныхан гэдэг нь бол аяндаа тэгэл шидэгдээл явчихна. Тэрийг бол их хайхтар тийм компаничилсан байдлаар бол бас хийж болохгүй байхаа л гэж боддог юм л да. За чи хэд он төрсөн бэлээ? 1950 гэвэл тийм ээ 59 оны 12 сарын 31-нд төрсөн. Тийм үү. Тэгвэл одоо чи 50 он руу орноо. Чи одоо ингээ явнаа гэл ингээ нөгөө нэг хасаг тэрэгний дугуйнд часуул чавчлаа гэдэг шиг ийм байдлаар бол бас хандаж болохгүй л дээ. Тэгээд 50 ч бай 40 онд 40-од оны үед төрсөн ч бай өөрийгөө үнэхээр л одоо хөгжүүлээд цаг үетэйгээ алхаагаа нийлүүлэл явж чадчих л байгаа бол тэр хүн явж л байх хэрэгтэй шүү дээ. Тэрийг олон түмэн хүлээн зөвшөөрөөд сонгож байгаа бол тэгэл тэрийг яах юм? Жишээ нь одоо манай Дэмбэрлугайг харалт. 70 хэд гарцсан л байж байна. Тэгээд тэр хүний сэтгэж байгаа, бодож байгаа өнөдөр бол ямар ч залуу хүнээс хамаагүй илүү шүү дээ. Ийм хүнийг одоо жишээлх юм бол одоо биологийн югаар чи бол одоо 40 оны үед төрсэн гэдэг ингээд ядаад байх юм. Шидэд байх юм уу? Эний дараа 60 оныхныг бас удахгүй ингээд зарлал ингээд шидэд байх юм уу? Энэ бол бас жаахан ингээд шууд зарлаж, компаничилж, хоморголж энэ бол бас хийхгүй баха. Явах нь яваг. Чадаж байгаа нь ажиллаг. Чадж байгаа юу гэдгийг л өөрөө хэлэхгүй. Тэрийг бол тэр хамт олон түмэн тэр хүмүүс нь шийдэн шүү дээ. Чадах нь чадна, чадахгүй нь чадна. Бүр одоо залууч гэсэн өсдгөө хүн бас байна шүү дээ. Ерөөсөө хөгждгөө хүн байна. Сэтгэж байгаа нь бол нөгөө нэг хүүхд шиг энийг хിവэрэл сэтгэдэг ярьдаг юм монл ялгаагүй нэг л тийм л хүүхд шиг яриад байдаг юм хүмүүс л байна. Гэтэл тэрний дэргэд цаг үетэйгээ алхаагаа нийлүүлээ бүр төрүүлж яваа хүмүүс бас байна шүү дээ. Ах удастаа ч гэсэн. Таныг намын дарга байхдаа бас энэ одоо ардын намынхаа ер нь одоо ялагдсныхаа дараа таныг намын дарга байх үед ер нь энэ ардчлан нам шиг практиктай болъё. Практик систем их зүгээр юм байна гэсэн саналыг тавьж байсан. Харамсалтай та энийг ерөөсө хүлээж аваагүй гэсэн тэр үнэн үү? Огт хүлээж аваагүй. Яагаад? Намайг намын дарга байх үед бол тэр санал тавьж байсан уу? Санал тавьж байсан. Одоо энэ дарга байгаа улсуудаас ч тавьж байсан. Саяын сайд улсуудаас ч тавьж байсан. Ахмад хүнч тавьж байсан, залуу хүнч тавьж байсан. Бүр одоо ингээд
сүүл 7-8 хүн гар хөлийнхөө үсгээ зураад хамгаа дараад тэр шинжлэгчдийн хорооч үлийн юундаас тавьж ирсэн. Тэгээ би асууж исэн. За ягаад одоо ардын нам фракс хуваагдах болж байгаа вэ? Ард ажилласан намыг дуурайж байгаа мó эсвэл тийм шаардлага гараад ирв. Тэрийг сонсъё гэсэн. Ингээд ярихад бол үгүй яах вэ одоо ер нь одоо энэ ч бас нэг тийм шин хандлага юм биш үү гэж. Шин хандлага юм биш үү? За юугаар нотолж байгаа юм гэхээр нотолж чадахгүйсэн. За тэгээ жишээлх юм бол одоо нэг нь над хэлж байгаа юм. Та бол ингээд намын дарга хүн. Ингээд хүн бүхэнтэй уулзаад байх бол хэрэггүй. Таны ажил бол барагдахгүй. Хүн бүхэн орж ирэл зарим таныг загнана, зарим баахан сургаж явна. Тэгэл өдөржингөө нэг хүн ороод бүтэн өдөржингөө юм болно. Та ингэж явах. Жишээлх юм бол практиктай болчих юм бол та хэдэн практикийн дарга нарыг дуудаал үүрэг өгч байна. Тэгэл тэр хэдэн практикийн дарга нартай л та яриад үүргээ шалгаал ингээд сууж байна. Нэг аймгийг нэг практик өгч байна. Орон нутгийн сонгуульч шээ тийм ээ. Хөвсгөл аймаг, Завхан аймаг энэ төргээл ингээл практикууд ингээл хуваагаал ингээ өгчин. Тэд тэр мөнгөө гаргаад ингээ явна үз. Тэд тэр одоо тэр хүн хүчээ зохион байгуулна үз. Тэгээ ялдгийн бол нөгөө практикийн дарга тэндээ очиод аймгийн юугаа удирдах юм байгаас. Ийм байвал таны ажил ч гэсэн их амар штэ гэж. Тэгээ тэн дээр бол би санд нэгдэхгүй. Энэ манай нам гэдэг бол шал өөр намаа. Ардчилсан нам гэдэг чинь өөр намаа. Эдний ардчилсан нам гэдэг чинь бараг одоо 10-аад намын нэгдэл байгаа бах шүү. Анхны л одоо тэр ардчилсан холбоогоос ахвалаас социал демократ Монголын үндэсний дэвшлийн нам Зардхаангуй нам чи юу гэлээ, Бямсрангуй нам юу гэлээ. Тэр бүхэн чинь тэр ногоонтны нам гэл ингээл бүгдээрээ ингэсэн нэгдсэн юм л. Энэ их олон намын нэгдэл байгаа учраас тэдний хувьд бол энэ практик гэдэг юм аяндаа гарч ирсэн баг гэж бодъё. Миний л зүгээр бодож байгаа шүү. Одоо тэр практикийн зөрчил бол айхтар их түүртэж байна л. Одоо сая тэр засгийн газрыг шинээр байгууллаа гэхэл уг нь бол засгийн газраа огцруулсны дараагаар бүлгийн гишүүд нь хэлж ирсэн их хурал дээр. Одоо энэ цагаас хойш манай нам нэг практикгүйгээр юмаа зохион байгуулъя. Засгийн газраа байгуулахдаа практикгүйгээр юмаа ярьцгаая гэсэн. Тэгээ сая ахаал практик тэр практикийн сайд энэ практикийн сайд гэл ингээл сая оруулж ирж шít. Манай нам бол ардчилсан намаас тис өөр нам. Угаасаа тийм олон намын нэгдэл биш. Анхнаасаа л цул байсан 90 хэдэн жил болж байгаа юм л нам. Тийм учраас энийг зохиомлоор задлж фракцууд хуваана гэх юм бол энэ том нам харин стайлыгаа алдах юм байна. Болж л байна. Энэ одоо юмаа яриад л одоо тэгэл ярих үедээ бол нэгэ хатуухан яриад шүүмжлээд зад шүүмжлээд тэгж жагаад олон хороо шийдвэр гарлаад тэрийгэ дагаад ингэ явцдаг. Тэр нь өөрөө манай намын амьдралын үйл ажиллагааны хууль болцсон энэ намын хувьд бол энийг энэ зарчмыг эвдэх хэрэг нь ямар хэрэг вэ? Би тийм учраас энэ дэр огтхон ч хүлээж аваагүй одоо ч би тийм байр суурин дээр байгаа цаашдаа ч тийм байх байна. Намын даргын хувьд за ер нь намын дарга таныг холбоотой асуудал нь юу гэхээр энэ өнөөдөр энэ авилгал хийл ахвал албан тушаалын 8 гэдэг энэ болгоны бас нэг хөшүүргэн тэр нэг намын санхүүжилт гэж нэг их хэцүү юм байх юм. За намын даргын толгой дээр л ирдэг байх л та. Тэгээд одоо нөгөө намын санхүүжилт гэх нөгөө чамааг одоо албан тушаал тавьсан. Одоо чи намынхаа санхүүжилтэнд одоо намаа санхүүжүүл гэж шаарддаг юм уу? За нөгөө хүмүүс нь одоо нөгөө хууль бус юм хийж ижил одоо нөгөө намдаа мөнгө өгдөг. Ийм зүйл. Тий, энэ бас их хүнд асуудал байгаа. Энэ их олон жил ярьж байгаа хэрнээ энийгээ бас нэг төгс шийдэж чадахгүй яваад байгаа юм. Тийм учраас сая бид нар нөгөө зөвшөлтслийн ажлын хэсэг дээр бас нэг юм нэмсэн. Тэрийг бас хэлхээ мартаж. Тэр юм гэхээр улс төрийн намуудын тухай хуулийг нэмэлт томоохон нэмэлттэй өөрчлөлт оруулъя. Түүний дотор энэ намын санхүүжилтийн асуудлыг зэгцлэе гэд нэрээ шийдсэн шүү. Энэ дээр бол бүр одоо ямар зарчмаар явах юм. Төр одоо жишээлх юм бол парламент суудл авсан намуудын үйл ажиллагааны зардлын нэлээд хэсгийг нь бол төрөөс хариуцдаг. Тэр хэмжээгээр төрийн өмнө том хариуцлага хүлээдэг. Тийм үү? Бусд нь бол бусад санхүүжилтээ хаанаас олж явах вэ? Шинэ сан байгуулж болно тийм ээ. Хандив байж болно. Энэ хэдэн хувьтай байх юм. Гэх мэт энэ юмнуудаа бол журамлаад ил тод болгоод олон түмэндээ тайлагнаад ингэ явдаг байх нь бол нам өөрөө авилгагүй байх улам төлөвшөхөд хэрэгтэй юм гэж нэрээ сая тохирсон. Энийг харин одоо их даруйхан шиг хийх ёстой шүү бид нар. Таныг намын дарга багтаас удаа дараалсан сонгуулиуд болсон. За сонгуул болгоно л нөгөө нам санхүүжилт хэрэгтэй. Тэгээ яаж зохицуулсан? Одоо тэгэл хөрх юм уу хэдэн гишүүдийнхаа тэгээ нэг нам руу нэг зүтгэж явдаг нэг хэдэн хүмүүс байдаг юм л да. Тэгэл тэр хэдийнхээ л хүчээр л тэгэл хоёр том сонгуулийн ардл гарсан л да. Ленинийн музик юу барьцаанд тавьчихсан таны үед үү? Барьцаанд тавиагүй шүү дээ.
Одоо Ленинийн музейг барьцаан тавиад Алтан гэдэг хүнд тэр чинь худлаа ярьж байгаа. Одоо сая доллар аваад тэгээ сонгуульдаа зориулчихсан. Эргээд нөгөө Ленинийн музей төрийн өмч байтал танаа намыг үгүй Ленинийн музейг алтан тавиагүй. Тийм бол байхгүй. Би тэрийг харин сайн мэдэж байна. Зүгээр Ленинийн музейг харин энийг нэлээд тийм одоогийн тэр юуг нь өөрчлөөд энэ үйл ажиллагааг нь жоохон өөрчлөөд ингээд явъя гэдэг өөр нэг хүнтэй гэрээ байгуулад явж исэн зүйл бол би тэр доторх тэр юмнуудын байрал юмнуудын тэрийг өөрчлөөд явж исэн. Тэгээд тэр маань бол зогссон л доо тэр чинь удалгүй тэгэл зогссон юм байна. Тэр бол алтантай холбоогүй асуудал. Тий. Ер нь тэр улс төрийн намууд ингээд нэг олон хулууд гараад ирэхээр нөгөө намуудынхаа эсвэл олон нийтийн байгууллагын өмчрөө дайрдгийн уг нь тун зарчимгүй асуудалд хуу хөний хөрөнгө рүү улс төрийн намуудын олон нийтийн байгууллагын хөрөнгө рүү дайрдгийн их буруу юм байна шүү дээ. Жишээлбэл хэрвээ ардчилсан намыг гээл ярих юм бол ардчилсан нам чи одоо 4 лав байр авахгүй. За 3 байр лав авсан шүү дээ төрөөс. Одоо тэр дээр үеийн соёлын ам байсан байр байна, тэрийг авсан. Энэ дээр үеийн Монцамын байсан тэр төв шуудангийн урдлын байр байна, тэрийг авсан. Тэр дараа нь соёлын төвөргөөний хоолойч тэр тэнд бас байртай байсан. Тэрийгэ буулаагаад тэр нэг алтан баган маганчул алтан топошулөө зарлаа барилаа гэл ингэ явсан. Тэрийг авсан. Энэ бас авсан шүү дээ. За тэгээ хэрвээ ингээд намуудынхаа олон нийтийн байгууллагын өмч хөрөнгөрөө довтлоод байх юм бол энэ үйлдвэрчний эвлэлд өгсөн энэ ч бас л өгсөн шүү дээ. Энэ Монголын залуучуудын холбоонд эвлийн төв орооны байрыг өгсөн шүү дээ. Тэгэл энэ миний чинь бас бүгдийн тэгэл хурааж авах юм орно шүү дээ. Тэ? За их баярлалаа ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За эрхэм үзэгчдээ өнөөдрийн манай зочноор улсын их хурлын гишүүн Инх Төвшин оролцлоо. Анхаарал тавьсанд баярлалаа.